За амгалан дүүрэн орой мэндэ. За альва нэг ингээд нэг үйлдэл хийхдээ хүн ингээд нэг өөрөө ингээд хийх гээл мэрийгээл ингээд чичрээл хичээгээл дайраад байдаг нэг сэтгэл зүй мэдрэмж байдаг штэ. Одоо өөрөө ингээд чадахгүй зүйлийг чадах гээд бүр ингээд хичээгээд ингээд зүтгээд хүчлээд байдаг. Жишээ нь ингээд би одоо Facebook, Instagram хоёрыг холбох гээд одоо ингээд махарч зүтгэсээр байгаа юм тэгээд холбосон л доо нэг хэд эхлээл ингээд нэг өдөржингөн болж байгаа. Ухаалаа тэгэл тэрийг ингээд Google дээр англи үг гараалрангууд Google дээр translate-аар тэгэл ингээд орчуулаад ингээд тэгэл ChatGPT ингээс асуунгууд чинь tagging гэл тэгвэл нөгөөт нь бүр төөрөө авчин заримдаа бүр ингээд олдохгүй ч юм дээ сүултээ бүр ингээд залхаа заас болохгүй мэн хай чинь тэгмүүд маргааш нөгөөдөр нь байж байгаа дахиад цацд яг одоо холбоё гэл тэгэл ингээд холбохгүй л тэгээд нэг 2-3 удаагийн оролдлогоор ингээд нэг тэгээд нэг холбож байгаа. Тэгээ өнөөдөр болохоор зэрэг нэг бас нэг юм групп дээр нэг юм ерөөсө болдгоо. Тэгээ тэрийг бас ингээд хийхгээл ингээд зүтгээл ингээд холбохгүй нөгөөдгөө холбох хөшөө ингээд нэг тохиргоог нь болиулах гэдэг. Тэгээ тэрийн сүултээ бүр ингээд олдохгүй. Хожижснаа нэг юм болцсон юм шиг тэгээд үлдсэн байх. Тэгсэн чинь ахиад хэсэг хугацааны дараа нөгөөт нь болоогүйсэн. Тэнгүүд нь заа гэдэг ингээд үлдчихэж байгаа байхгүй. Тэгээд бусдаас ингээд тусламж ингээд авах гэхээр өөрөөсөө болохгүй юм шиг ингээд санагдаад мэдрэгдээд. Тэгээд яагаад ингээд идэм болов? Та өөр нь тэгжсэн үү? Би болохоор одоо ингээд нэг тэг өөрөө л ингээд нэг хийх ёстой. Өөрөө л ингээд хийчихье гэд ингээд бодоод байдаг. Тэгээд өөрийгөө ингээд харахаар бие татсан ер нь ингээд нэг ах хчээндээ сууж агаад яг гэрээсээ ингээд нөгөө ер нь нэг их сургууль сурах хугацаанд чинь 9-10 сар чинь гэрээсээ хол байж шүү дээ. Тэгээ яг гэрээсээ хол байдаг хүүхдүүд бие даацсан хүүхдүүд байдаг мэдэг гэл тэгэж яриад байдаг. Яг тэр бие даасан гэсэн мэдрэмж надад байдаг байхгүй. Би бусдаас юусэн ингээд дэмжлэг өрсөн гойрддгоо өөрөө л хийх ёстой гэл яг өөрийнхөө хэмжээтэй л хийждэг. Сайн уу муу уу тэр юусэн надад юу яадгүй. Хийх ёстой юм чинь ингээд хийчихгээл ингээд хийчдэг. Нэг тийм юм яваад байгаа байхгүй. Тэгсэн чинь энэ маань одоо надад сургалтанд маш муугаар ингээ буруугаар ингээ нөлөөлж байгаа байхгүй. Би бусдаас дэмжлэг авч чаддаггүй гэдэг итгэл үнэмшил маань. Тэгээ өнөөдөр энэ итгэл үнэмшлээ ингээ тавьж явуулаад өөрөө ингээ бусдаас маш их дэмжлэг авдаг олж харсан. Тэгээд над чиг маш их дэмжлэг авдаг хүн байхгүй юм шиг санагдсан шүү дээ. Тэгээд дээр нь хүний ингээд нэг итгэл үнэмшил маш сонин зав бүр ингээд тэгдэггүй гэдэг ингээд итгэсэн байхдаа одоо бусад хүмүүс надад туслаад байгааг би өөрсдөө олж харж чаддаггүй. Энэ нь болохоор яг ингээд нэг сохорцсон юм шиг нэг байждаг. Тэгээд дэмжлэггүй бол би угаасаа хаанч угаасаа явахгүй. Ийм хэмжээнд юусэн байгаагүй байх байсан байхгүй. Одоо ингээд сургалт ингээд зарлцсан байхад сургалтын дээр сууж байгаа хүмүүс чинь намайг дэмжиж ирж байгаа хүн байхгүй. Хэрвээ та сургалт зарлаад дэмжлэг би өөрөө зүгээр болгодог гэдэг итгэл үнэмшилтэй зам бие тасан хүн гэдэг итгэл үнэмшилтэй бол таны сургалтанд сансан хэмжээний хүмүүс ирж таныг дэмжихгүй гэсэн үг болж байгаа байхгүй. За баярлалаа.